За сайн байна уу? За энэ удаагийн влогоор хүмүүс их асуугаад байгаа асуултуудын нэг болох ер нь тэтгэлэг гэдэг юмны тухай. Гэхдээ бүр их тодорхой буюу тэтгэлэг сонирхоод байна. Авч болох уу? Хэдэн төгрөг болдог вэ? Тэтгэлэг ер нь худалдаад авчих боломж байна уу гэж асуугаад байгаа асуултанд хариулнаа. За тэгэхээр яг нь ер нь монголчуудын дунд гэдэг ч юм уу ер нь хүмүүсийн дунд ингээд зөвхөн уулзаад ярьж хахад ийм асуулт өдр их гардаг л да, ингээд мөнгө төгрөг нөгөө авчдаг гэсэн штэ, авчил та тэгж болохгүй мүү нэтэрэ гэд тэ. За хэд хэдэн шалтгаанаар мэдээж хүмүүс ингэж бодож байгаа бах. Өөрөөр хэлбэл ийм явдал байдаг учраас хүмүүс ингэж бодож байгаа. Угаасаа байдаг нь бол хэд хэдэн тэтгэлэг төр бол их тодорхой болсон штэ. За одоо би энэгээр энэ видеогоор одоо энэний тэтгэлэг хэлчих юм бол маш олон хүний одоо эрх ашигын хүнд учраас тэрийг бол яриад ингэн гэдэг бол мэдээж цохимжгүй одоо ёс зүйн үүднээс ч гэсэн болж явах утгагүй асуудал. За яг уу за одоо нэг тийшэл явчмаар байгаа, ингээд сурчмаар байгаа Монголоос өөр газарт ингээд одоо юу гэдэг сураад амьдраад ингээд үзчмээр байгаа олон хүмүүс байх шиг байна л да. Гэтэл ингээд хэл ус янз бүрийн юмны боломж олддоггүй, мөнгө төгрөг нь болдоггүй. За тэгээд тэтгэлэг ингээд одоо яадын болдог бол хэдэн төгрөгийг нөгөөд ингээд нэг зүрх ашиг гаргаад гээ явчихсан ингээд хүмүүс ингээд нэг мадгаад яарад байгаа юм шиг байна л да. За ийм ингэж байгаа одоо энд нь таарсан ч юм уу тийм тэтгэлгүүд өдр бол мэдээж байгаа. Гэхдээ одоо юу гэдэг миний гэдэг юм уу бид хоёрын яриад байгаа тэтгэлгүүд бол илүү одоо англи хэлтэй улсад дэлхийн тэр нөгөө ихтэй сургуулиудад тийм зэрэглэл гэж би тэнд бол их дээгүр зогсож байгаа юм сургуулиуд сурах тухай. За тэгээд тэр сургуулийн тэтгэлгийг авах тухай яриа болохоор ингээд жах өөр болчихж байгаа юм л да. За би өмнөх бакалаврын тэтгэлэг гэдгээр юм бол жах ярьсан байгаа, та нар мэдж байгаа. Жишээ нь Монгол улсад бол одоо 20 гаруй улсын засгийн газрын тэтгэлэг байгаа гэдэг. Тэр тэтгэлгүүдийн ихэнх нь бол ингээд материалан бөглөд өгөхөд бол ямар нэгэн хэлний оноо тийм элдв юм юус шаардахгүй шүү дээ. Зүгээр л чи монгол хэлтэй багтал болоо. Өчнөө олон тийм тэтгэлгүүд байгаа. Одоо юу гэдэг мөнгөнд заримынх нь мөнгө нь хүрдэг, заримынх нь мөнгө нь хүрдэггүй гэдэг тийм. Жишээ нь одоо хамгийн их одоо монголчууд явж байгаа тэтгэлэг бол Хятад засгийн газрын тэтгэлэг шүү дээ. Хятад засгийн газрын тэтгэлэгч нь бол ямар ч одоо хэл усны оноо элдв юм чамаа шаардахгүй байгаа шүү дээ. Тэгээд юу өгж байгаа мөнгө нь бол одоо 3,000 юань өгж байгаа. Тэр нь бол хангалттай ингээм амьдралд хүрч шүү дээ. Монголорч одоо нэг бараг сая гаруй төгрөг өгч гэнэ үү те. Тэгээд тэр нь Хятадтан бол хангалттай хүрч. За тэгээд өөр үнэхээр хүрдэхгүй бол яадаг чи. Өөр тэгээд тэр чин амжиргааны зардалт нь 3,000 өгөөд байгаа сургуульд мургалт элдв төлөө юм чи төлөө ичиж байгаа шүү дээ. Тэгэхээр ийм тэтгэл байна. Жишээ нь бас Солонгосын засгийн газрын тэтгэлэг байна. Ямар ч одоо тийм ил ус элдв юмны чи яг оноо элдв юм чи шаардахгүй. Тэгээд цагийн ажиллах хэрэгтэй. Солонгос бол монголчууд очиод тэтгэлэг нь хангалттай хүрдэг. Тэгээд нэмээд ажил хийгээд ингээм амьдэрдэг гэдэг ингээ ярьдаг шүү дээ. Хэрэглээ мэдээж тэр ч одоо хүний хэрэглэнээс болно шүү дээ. Тансаг сайхан хэрэглээ өндөртэй хүн бол тэр тэтгэлэг нь хаанач өрөхгүй л бах. Урж байгаа боломжтой ийм л бах. Тэгэхээр ийм Монголд байгаа ийм тэтгэлгүүдээ сонирхоод ингээд үзээд өгөөд үзэх хэрэгтэй болохоос биш. Ингээ мөнгө өгчөө ингээд тэгээ болчноо гэд тэгж бодоод байх юм бол эн чинь бол одоо яг мэдээж Монголд аюул олон юм болохгүй бүтэхгүй буруу гараар орж яан ингээл авилгал хэлэх бол одоо юу гэдэг ингээл болохгүй юм байна. Заавал тэрэнд нь тэр аргаар нь ингээд одоо юу гэдэг хүмүүс явъя яшиг одоо ингээд шударгаар яваад бүтэхгүй байгаа юм чинь энэ аргыг ашиглаад одоо амжилтанд элдв юм төрчий гэдэг ингээд адгаад сандраад ингээд нэг юмнаас гоцрох гэж байгаа юм шиг болоод ингээд нэг төвхтэй санагдаад байгаа юм шиг байна л та. Тэгэхээр заавал тэгэлгүүгээр ингээд нөгөө тэтгэлгүүдээ сайн судалж үзээд чиний боломж болцоо юунд юу вэ? Тэрийгээ ингэж анзаарж агаад ятгахтаа ингээд тэтгэлгүүд өгөөд үзэлтэй л гэж хэлэх гээд байгаа байхгүй юу? Тэгэхээр ийм боломжтой тэтгэлгүүд бол зөндөө гоё. Тэр засгийн газрын тэтгэлгүүд чинь Монгол улсыг одоо хөгжиж байгаа буураа одоо юу гэдэг ингээд нэг янз бүрээр манайхан засгийн газар ч хөөх юм өөрийгөө л элдвнийгээр нь хэлж яагаад л тэр тэтгэлэгт чи орохоор болсон байгаа шүү дээ. Тэгэхээр чи тэр ирээрчл бидний одоо Монголын энэ хөгжиж байгаа ядуу орны одоо юу гэдгийг чааваас нэг хэдэн амтны хүний нөөцийг одоо ингээ хөгжүүлээ, дэвжүүлээ, сайн сайхан болгоё. Тэгээ нэг энэ хэдийн юм буцаж ирээд Монголоо хөгжүүлээ гэдэг таар үгээр бол тийм юм бодоол тэд нар чи ингээ нөхцөлийн их багасгацсан тийм байгаа шүү дээ. Тэгэхээр
тэр тэтгэлгүүдэд бол ер нь ингээ материал өгөхөд бол тийм хэцүү хүн ингээд нэг амжихгүй болохгүй бүтэхгүй нэг ийм юм биш байхгүй юу. Өөрөөр хэлэх юм бол одоо манайхан жишээ нэг юм хорон хуучин бол тэр нэг түүц машин эдэр гэж байдгүй байхад нэг хорооны тодорхойлолт авах гэж нэг ядаргаатай ажил байлаа шүү дээ. Тэгээ тэрийг нэг авахаасаа түрүүлээл тэр хороон дээр таньдаг хүн байна уу гэл ингээл би энэ луга залгаал бүр нэг ядаргаа болгоод идэв гэсэн бохгүй юу. Гэхдээ тэн дээр чи явж очиод нэг хорооны тодорхойлолт энэ дээр амьдрэх нь үнэ ингээ аваал нэг юм бичүүлээл тамга даруулж үнэндээ юу ямар ч асуудал биш байсан л да. Тэ гэтэл чин заавал ингээл нэг лүгэ залгаад л таньдаг хүн байна хорооны тодорхойлолт авах гэсэн эдэргээл ингээ ядаргаа болдог байсан шүү дээ. Энийн шиг заавал нэг юм буруу аргаар янз бүр юм хийх гэж оролдож байгаа оронд зүгээр л сориод өөрийгөө үзээд ингээд үзэлтэй. Өөрөөр хэлэх юм бол тэтгэлэг авахгүй байсан ч гэсэн чи ийм сурнаа гэж би хэлээд байгаа шүү дээ. Тэтгэлэг авахгүйсэн чи бичиг цаас бөглөөд тэтгэлэг гэдэг чи ийм юм байна. Ингээ болдгоо юм байна. Тэгээд ингэдэггүй юм байна гэдгийг ч л ойлгох нэг юм энэний төрлийн сургалт болох байхгүй. Тэгэхээр энийг заавал ингэж хэрэгжилж яах хэрэгтэй гэдгийг юу гэдэг өөрийн биеэр ингэж мэдрэх хэрэгтэй гэдгийг хэлмээр байгаа юм л та. За яагаад энэ дэлхийн юу гэдэг их сургуулиудын зэрэглэлээр дээгүүрч гисаад байгаа сургуулиуд чинь тэтгэлэг элдээ юм зардгүй юм бэ гэдэг нэг асуудал байна те. Тэтгэлэг чинь угаасаа л зарагдах ёсгүй л ийм учир зүйтэй зүйл шүү дээ. Энийг юусэн одоо манайхан яадаг юм те. Яг үгүй нэг муу нэртэй одоо жишээ нь Монголын засгийн газрын тэтгэлэг гэл тэгт чинь сая одоо тэр 18 оны сүүлэр чинь нөгөө нэг мөнгө төсөн төлөөгүй гэл нэг буу юм болж тэнд одоо юу гэдэг ар өврийн хаалгаар явсан хүмүүс зөндөө байгаа. Ар өврийн хаалга хэрэглээгүй чин шударгаараа явсан хүмүүс зөндөө байгаа шүү дээ. Та нар тэр лист нь угаасаа интернетэд гарцсан байгаа. Нээгээд ингээ хараад үзэх юм бол нөгөө чин шударгаараа явсан гэдэг юм уу өөрхийн нөгөө одоо борчуудын хүүхдүүд гэх юм уу те тэд нар чинь нөгөө төлбөр мөнгө илдэв юм төлцсөн байгаа байхгүй төрийн зангаас авсан зээл яаж төлдөг вэ хоёр арга байгаа те эсвэл бэлэн мөнгөөр нь эсвэл төр ирээд төрийн албанд 5 жил ажиллана гэж байгаа шүү дээ. Тэгээ тэр дотор бол миний танд зөндөө хүмүүс явсан байна. Тэгээ буцаж ирээ сургуульд ажилласан байгаа их сургуулиудад ажилласан те эсвэл төрийн албанд эдгээр ингээ ажилласан. Тэгэл тэр чинь ингээ хаагдчихна. Нөгөө төлбөр төлөөгүйгээ гараад ирсэн байгаа сайхан гарууд чинь нөгөө манай яруу сайхан алдартай улс төрч одоо нөгөө бидний элит элэм нь халаа мэн гэдэг байгаа нөхдүүдийн ч хүүхдүүд байгаад байгаа шүү дээ. Тэгээд тэр чинь асуудал үүсгээд байгаа болохоос тэр тэтгэлгээр ч одоо 100% ингээд болдгоо бүтдгүү тийм хүмүүс явцсан гэсэн үг биш байхгүй юу те. Энд чинь болдгоо бүтдэг хүн ч гэсэн яваад эрх ашиг гаргаж байгаа болохгүй бүтэхгүй нь яваад ингээд цаашаа голроод алга болцсон нөхдүүд нь ч гэсэн байгаа шүү дээ. Тэгээд одоо юу гэдэг те ийм юмнууд байгаа болохоор одоо иш тэгээд тэнд нь ингээд одоо чихчи шугрын өгчи гэхээсээ төрүүлээд одоо юу гэдэг те яг түрүүний миний хэлээд байгаа шиг арай өөрөөр одоо юу гэдэг те тэтгэлэгтэй ингээ өрсөлдөөд тэнцгээд ингээд оролдоод үзэх хэрэгтэй байгаа юм л да. Монголын одоо янз бүрийн ийм тэтгэлэг гэдэг чинь бол засгийн газрын тэтгэлэгч тэр бусад байгаа тэтгэлэгч тэр ийм нөхцөл нь бол харьцангуй хөнгөлөлтөй ийм байдаг гэдгийг л ойлгох хэрэгтэй ш. Жишээ нь миний шалгарч ирсэн Австралийн засгийн газрын тэтгэлэгч гэсэн маш хөнгөлөлтөй нөхцөлтэй шүү дээ. Өөрөөр хэлбэл заавал англи хэлний тийм одоо Австралийн сургууль тэнцэх оноотой байхыг шаардахгүй. Ингээд материал бөглөж ороход бол айлцын 5, за хөдөө 5.5, хөдөө орон нутгаас бол 5 оноотой ингээд хэлсэд орчин шүү дээ. Өргөдлөн бөглөж бол. Тэгээ өргөдлөн бөглөж өгөө чиний нөгөө сургалтын бэкграунд одоо чиний өөрийн чинь цаад ажил төрөл элдв юм чи ямар байгаа юм бэ гэдгийг чи ингээд шалгаруулад жилд нэг 40 хүн шалгаруулж авч явах шиг байна те. Тэгээ ингээд нэг юм шортлист гэдэг юмд бас хүмүүсийг өдр оруулчихж байна. 6.1 одоо Австралийн сургуульд хангалттай тэнцэх англи хэлний оноотой байгаад бас тэрийг шалгарч байгаа биш байхгүй. Нэгт англи хэлний оноо нөгөө талд чи Монгол улсад буцаж ирээд тэр юу хийж чадах юм бэ гэдэг тэр нөгөө бүгэлсэн чиний материалыг чинь бас анхаарч харж байгаа шүү дээ. Энэ ч гэсэн тийм одоо юу гэдэг те давуу тал өгч байгаа шүү дээ. Жишээ нь одоо мөнх эрдэн хувь хүн би Мельбурний их сургуулийн энэ хөгжил судлалгээд дэлхийд 16 зогсож байгаа хөтөлбөрт дангаараа би ингээд одоо шууд Монголоос ингээд одоо материал бүгэлсэн бай гэж бодъё л доо. Магадгүй би авахгүй байж болно шүү дээ. Энд чинь шалгарахгүй байх боломжтой байхгүй юм чи дэлхийн том сургууль дэлхийд 32 зогсож байгаа хөтөлбөр нь 16 зогсож байгаа. Тэгээд би тэтгэлэг олох хэрэгтэй. Дээрээс нь сургуультай тэнцэх хэрэгтэй. Энд ч төлбөр мөнгө нь 2 жилийн талаад бараг $80,000 өдөр аюу үнэтэй шүү дээ. Тэгэхээр чи ийм юмд одоо би ингээ ганцаараа хөдөлтөж ингэж хуваараа ингэж явах гэжсэн Австралийн аваарцтай ингээд би өгөөд аз болж ингээ шалгараад чи миний маш олон юмыг хөнгөлөө хийчихэж байгаа байхгүй. Тэр ингээ дангаараа ингээл гомбой гоцон толгой царай зүтгэснээс тийм хөнгөлтөө Монголд байгаа хөнгөлтөө нөхцөлтэй ийм тэтгэлгүүдэд оролцоод ингээд үзээд байх юм бол ингээд уухгүй үзээд байх юм бол аль нэг нь авах боломж юу нь бол болцоо байгаа шүү дээ.
За дэлхийн тэр нөгөө өсвөрхий том янз бүрийн сургуулиуд яагаад тэтгэлэг элдэв маань зарахгүй байгаа гэдэг вэ гэдэг юм шалтгааны нь бол би нэг хоёр зүйлээр хэлье гэж бодоод байгаа. За нэгт бол тэр дэлхийн том сургуулиуд чинь тэртээ яагаад том байдгүй вэ гэхээр тэр том гэдгийг чинь одоо том тий одоо юу гэдэг зэрэглэл өндөр гэдгийг чинь хэмжиж байгаа хэмжүүрийнх нь нэг бол юу вэ гэхээр төгсөж байгаа оюутнууд нь юу хийж байгаа яаж байгаа гэдэг нь байдаг байхгүй. Тэгэхээр ч аль болохоор сайн оюутныг илрүүлэхийг хичээдэг, сайн оюутнаа тэтгэлэг хөтөлбөр элдэв юм өгөхийг хичээдэг байхгүй. За нөгөө нэг шалтгаан нь болохоор тэртээ тэргүй энэ том сургуулиуд чинь оюутан олдохгүй зовлон байдаг. Өөрөөр хэлбэл бүхэл оюутан энэ том сургуульд чинь сурах хичээж идэг. Тэгэл энэ эхлээ томууд чинь ингээд материалан бөглөж өгдөг, тэнцэхгүй бол доошоо ингэж гулгаж явсаар байгаад л одоо юу гэдэг жижиг өөр янз бүрийн ийм сургуульд эсэж ордог байхгүй. Тэгэхээр ингээд чамтай чамгүй энэ сургуулиуд чинь ингээд оюутан мөнгөөн барьц одоо чинь хятад бууд, Оросууд, Нэтгүүд тийм одоо ингээд хөгжиж байгаа энэ зүүн Азийн том баяжж байгаа эдийн засгийн оюутнууд өдөрч бол мөнгөөн барьчод орохгүй хүлээгээ зогсож штэ. Ийм байхад чи өдөр чинь ингээд оюутны хомсдол байхгүй учраас одоо яа тийм те тэтгэлэг элдэв юм зардгүй харин ч сайн сайхан чанартай одоо өөрийнх нь нэрийг гаргаж чадхуйц тийм төгсөж болох оюутанд тэтгэлгээ өгөх гэж хичээдэг байхгүй. За мэдээж одоо юу гэдэг таарах юм уу одоо манай монголчуудын ярьдаг шиг тосгоны хөдөөний одоо юу гэдэг шинээр үүсэж байгаа одоо ингээл муулчилж ярьдаг штэ. Тиймэрхүү сургуулиуд бол харин олон улсын оюутнууд эдгээр татах гэж эдгээр оролддог тийм хандлагууд байдаг. Ингээ өрсөлдөөд ингээ үзэхлээрээ багсах тийм янз бүрийн одоо яг тэтгэлэг гэж үнэндээ нэрлэж байгаа бол тэр бол санхүүгийн тусламж гэж өөрсдөө хэлдэг л дээ. Жишээ нь одоо Америкт бол одоо юу гэдэг 25% тэтгэлэгтэй, 50% тэтгэлэгтэй, 70% тэтгэлэгтэй одоо ингээ оюутын одоо сургуульд оруулна гэсэн тийм хүчнээ олон юмнууд байна шүү дээ. Одоо агентлагууд те жуулчлалын агентлагууд байна. Тийм газрууд. Тэд нар чинь үнэндээ тэтгэлэг биш. Өөрөөр хэлбэл чи ингээд нэг юм сонин содоо оюутан, чи Монголоос очиж байгаа оюутан. Ингээд чиний орлого чинь өөрийнхөө төлбөр элдэв юм ингээ хангалттай төлж чадахгүй гэхэлэр чамд яаж байгаа гэхэлэр 25%, 50% тийм санхүүгийн хөнгөлт үзүүлж байгаа байхгүй. Тэгтээ чи үлдсэний төлнө шүү дээ. Тэгээд эн чинь ер нь явж түндэн тэтгэлэг гэхээсээ илүү ч бол ингээд цаанаа ингээ юман гаргацдаг те тэр сургуульч өөрийнхөө ашиг гаргацдаг тийм тогтолцооны юм байгаа юм л да. Энийг бол тэтгэлэгтэй хольж ингээ даа гэж бодох хэрэггүй юм ба. Тэтгэлэг гэдэг чинь бол тусгай нэртэй юун зориулсан яасан гэдэг ийм юм байдаг юм шүү гэдгийг ойлгох хэрэгтэй. За тэгэхээр тэтгэлэг авчия тий ингээ 10 үрээ хаалга ашиглачия гэдэг ингээд наагур цаагур ингээд сэргэлэнтэх гэж яхахаа оронд зүгээр л аплайдаад өгөөч ээ. Хүчнөө олон боломж болцоо байгаа. Чамд хэлгүүгээр аплайдах зөндөө тэтгэлэг байна. Чи хэл устдаа бол ахаад бүглэх хүчнөө олон тэтгэлэг байна. Энд л одоо юу гэдэг ингээд үзээд өгөөч ээ. Тэгэхээр чи яаж хийж хэл авч таарнаа л гэж хэлэх гээд байгаамаа. За ингээд дуусгая.